үндэсний статистикийн орноос хүн амын орон сууцны одоо завсрын тооллогыг те хүн амын завсрын тооллогыг хийж гэн. За 10 жил тутамд хийдэг. Гэхдээ энэ завсрын тооллого нь бол 5 жил тутамд явагддаг. За хамгийн сүүлийн одоо энэ статистикаар бол Монгол улсын нийт хүн амын 24 оны эцсийн байдлаар 3.5 сая. За 1.1% одоо өсөлттэй гэсэн юм тооцоо гарсан байна. Та бүхний одоо хийх тооллого ер нь яг одоо энэ тоог дахиад одоо нэмэгдэхэд ямархуу байдлаар одоо тооцож үзэж гин. За ямар үр дүн гарна гэсэн юм хүлээлттэй. За энэ удаагийн тооллого бол бид нар хүн ам орон сууцны тоолгын тухай хуулиар бол одоо хуулийн дагуу хийж байгаа. За энэ жилийн тоолгын хувьд гол онцлог юу гэхээр бид нар завсрын тооллогыг анх удаа одоо өгөгдөл суурилсан хэлбэрээр буюу төрд байгаа 14 байгууллагын мэдээллийн цаг хувь хүний төвшөнд нэгтгэх байдлаар бол зохион байгуулж байгаагаар онцлог байгаа. За эдгээр мэдээллийг бид нар цуглуулахдаа яаж юм вэхээр одоо жишээлбэл иргэдийн босрлын мэдээллийн төвөөс хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг нийгмийн даатгал, за дээрэс нь татвар, за дээрэс нь одоо мал тоолгын мэдээлэл, за дээрэс нь орон сууц гэр бүлийн мэдээллийг одоо улсын бүртгэлийн ерөнхий газрын гэх мэт мэдээллүүдийг одоо нэгтгэхэд гаргачихж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний гол зорилго бол юу гэхээр одоо Завхан аймгийн нэг сум гэхэд тухайн одоо сумын нийт хүн амын хэдэн өв нь ямар төрлийн ямар сууцнд амьдарч байна. За залуучууд нь одоо хэдэн өв нь хөдөлмөр эрхлэж байна. Хөдөлмөр эрхлэхдээ аль төрлийн ямар салбартай, ямар мэргэжлийн босралтай юм, гэр бүлийн нөхцөл байдал нь ямар юм, сууцны нөхцөл нь ямар ингээд нөгөө сум дүүрэг баг хорооны төвшөнд хамгийн одоо задаргаатай дэлгэрэнгүй мэдээллийг бол одоо бий болох зорилготой байгаа. За уламжлалт тоолгоор бид нар урд нь явдаг байсан. Одоо урд нь бол та санаж байгаа бол айл болгоны хаалгыг тогшоод одоо энэ цаас өрөөд хүмүүс мэдээлэл цуглуулдаг байсан бол энэ удаа бид нар илүү датан зөрүүлсэн хэлбэрээр төр дагаа мэдээллийн сангуудыг нэгтгээд гол тооллого үзүүлэлтээ гаргаж байгаа гэсэн үг. За гэхдээ төрд одоо зарим иргэдийн мэдээлэл, ялангуяа одоо хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл, шилжилт хөдөлгөөний мэдээлэл бол бүрэн байхгүй байгаа. Эдгээр иргэдийг бол бид нэр 10 сарын 15-наас эхлээд 12 сарын 15-ны хүртэл хугацаанд бол 70-15-12-12 гэсэн утсаар бол одоо мэдээллийг авч байгаа. За ихэвчлэн ямар иргэдийн мэдээлэл одоо энэ хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл нь юм уу босрлын мэдээлэл нь төрд байхгүй нөхөр мэдээж одоо төрөлт, нас оролт, иргэний бүртгэлийн мэдээлэл бол 100% байгаа. За гол нь одоо хуваарь хөдөлмөр эрхлэлтэй буюу албан бус салбарт ажилладаг иргэдийн мэдээлэл бол хөдөлмөр эрхлэлт нь та ямар салбарт ажиллаж байгаа гэдэг мэдээллүүд бол төрд бүрэн байхгүй байгаа. За бид нар бол нэгдүгээр зорилтын өрөөнд бол эдгээр мэдээллийг бол бүрдүүлэхийг зорж байна. За хоёрдугаарт бол одоо босрлын мэдээлэл байгаа. За босрлын мэдээлэл бол 2014 оноос эхлээд захимдсан байгаа. За тэрнээс өмнөх одоо иргэдийн босрлын төвшин, ажил мэргэжлийн одоо эзэмшин мэргэжлийн мэдээлэл бол одоо захимжаагүй байдаг. Тэгэхээр бид нар энэ мэдээллийг бол өмнөх 2010 оны тооллого болон за тодруулах шаардлагатай иргэдээс нь одоо холбогдож лавлах хэлбэрээр л одоо мэдээллүүдийг авч байгаа. За ингэснийхаа дараа бидний гол хийх байгаа зорилго юу гэхээр бид нар яг энэ Скандинавийн орнууд болон одоо Солонгос, Австрали, Шинзланд гэх мэт орнуудын одоо туршлагыг дагаад жил болгон одоо энэ тоолгыг төр дагаа мэдээллийн санд ашиглаад хийдэг юм систем хөгжүүлсэн байгаа. За ингэснээр яах вэ гэхээр дараа жил, тэрний дараа жил болгон тодорхой үзүүлэлтүүдийн хүрээнд бол одоо энэ мэдээллүүд бүрэн нийт иргэдийн хувьд бэлэн болно. За энийг бол одоо манай засгийн газар, их хурл, за төрийн байгууллагууд, за цаашлаад хувийн хвшил иргэд маань ашиглаад одоо өөрсдөө шийдвэр гаргалтанд ашиглах боломжтой юм нэгдсэн мэдээллийн сан үүсгэж байгаа гэдгээр онцлогтой байна. Хүн ам орон сууцны тоолгоос гарч байгаа энэ үр дүн ерөн цаашдаа яг ямар статистик үзүүлэлтүүд дээр илүү сайн одоо гол нөлөөнд тусаж илэрч харагдах бол за жишээ нь хүн амын одоо ердийн цэвэр өсөлт ч юм уу те энэ үзүүлэлт бол боловсролын систем, эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэт энэ үзүүлэлтүүд дээр бодлого боловсруулахад хамгийн чухал нөлөөтэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ удаагийнх бас ямар одоо түвшинд илүү хэрэгцээтэй мэдээллүүд гарч ирэх бол. За энэ хүн ам орон сууцны тооллоор бол одоо нийт хүн амын тоо бол нэг өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл нийт хүн амын тоог бид жил үлэн гаргахдаа одоо улсын бүртгэлийн ерөнхий газар болон бусад мэдээллийн сангуудыг ашиглаж гаргадаг байна. За хүн амын өсөлтийн үед Монгол улсын хүн амын өсөлтийн үед бол одоо таны хэлдгээр яг 2010-ад он 2000-ны дундуур бол одоо хамгийн өндөр өсөлттэй байсан. За энд бол хоёр хүчин зүйл бол нөлөөтэй. Нэгдүгээр нь юу гэхээр 1980-ад онд төрөлт нэмэгдсэн. Хамгийн өргөл үедээ хүрж ирсэн. Энэ үеийн одоо хүн амын тоо өндөр учраас 80-ад онд төрсэн иргэдийн нөхөн өрчмөн насыг энэ 2010
10-аад оны дунд үед явагдсантай холбоотой байгаа. Аха. За энэ сүүлийн 5 жил дараалаад бол төрөлтийн нийт тоо бол буурсан байгаа. Аха. За мөн одоо төрөлтийн нийлбэр коэффициент гэдэг нэг эмэгтэй хүний одоо насан туршидаа гарах хүүхдийн тоо бол одоо 2.5 болоод буурсан байгаа. За урд нь бол энэ тоо 1970-аад онд бол 8, за тэгээд 6, 80-ад онд гээд одоо энэ буурсаар гад ингээд 2.5 болоо буурсан байгаа. За хүн ам зүйн шинжилгээ ухаанд бол 2.1-ээс доошоо буурах юм бол хүн амын өсөлт бол одоо хасах руугаа ордог гэдэг ийм цэвэр өсөлт тооцоо байдаг. За тэгэхээр 2.5 болж одоо энэ буурж байгаа шалтгааныг судлах асуудал бол тусдаа асуудал. За энэтэй холбоотойгоор бид нар бол засгийн газрын хүсэлтийн дагуу нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сантай хамтраад за дээрэс нь одоо Монгол Улсын их сургуулийн холбогдох судлаачтай хамтраад бол судалгаа хийж байгаа. За энэ бол юу гэхээр төрөлтөд одоо яг нөлөөлж байгаа хүчин зүйлс юу вэ? За энэний эсрэг одоо төрөлтийг нэмэгдүүлэх, хүн ам зүйн өсөлтийг хангахад одоо шаардлагатай бодлогын арга хэмжээ юу хэрэгтэй вэ гэдэг дээр бол одоо судалгааны ажлууд хийгдэж байгаа. За энэ судалгаанаар бол удахгүй дуусаад за улсын хурлын байгуулагдсан өөрийн төвийн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт бол энэ танилцуулагдаад цаашдаа одоо бодлогын арга хэмжээ болоод танилцуулагдах байна. Одоо ядуурлын түвшин бол нэгдсэн үндэсний байгууллагаас сая сүүлд одоо өнгөрсөн 7 хоногт манад ирсэн одоо зочны мэдээлэлээс харахад Монгол Улсын нийт хүн амын 25 орчим хувь нь бол ядуурлын одоо түвшнөөс одоо түвшинд амьдарч байна гэсэн юм судалгаа байсан. Тэгэхээр статистикийн хол арай өөр байгаа тийм. Тэгэхээр ер нь ядуурлын түвшнийг яг тооцох аргачлал маань өнөөдрийн бидний одоо авч ашиглаж байгаа бусад мэдээллүүдтэй харьцуулахад хэр бодиттой үнэн зөв гарч ийн вэ гэдэг асуудал байнга одоо шүүмжилт агуулдаг тийм. Тэгэхээр энэ дээр та статистикийн байгууллагын удирдлагын хувьд яг юу гэж хэлэх вэ? За ядуурлын түвшинг тооцох аргачлалыг бол бид нэр Дэлхийн банктай хамтарч хийдэг байгаа. 2 жил тутамдаа тооцоог хийдэг. За ядуурлын түвшний тооцооны хувьд бол энэ яг олон улстай хүлээмжшөөрөгдсөн ийм аргачлалаар бол тооцдог. Энэ дээр бол одоо ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. За Монгол улсын ядуурлын түвшний хувьд бол бид нар бас бусад ижил түвшний орнуудтай харьцуулахад бол харьцангуй өндөр ядуурлалтай улс. Харин тийм учраас бол энэ бол одоо бас олон улсын байгууллагууд ч ярьдаг, манай төрийн байгууллагууд ч ярьдаг. Бидний бол анхаарах ёстой асуудал байгаад байгаа. Өрхийн дундаж орлогоос доогоор одоо амьдарч байгаа нийт өрхийн хэмжээ бол одоо 50 гаруй бараг 60% байдаг. Энэ маань өөрөө юу гэж нөхөөр энэ одоо бидний зарлаж байгаа өрхийн дундаж орлого, дундаж зарлагаас бага хэрэглээтэй орлоготой иргэд бол нийт өрхийнхөө 50 гаруй буюу талаас илүү хувийг эзэлдэг гэдэг нэг тооцоо байдаг. За дээрэс нь ер нь статистикийн хорооноос болон Дэлхийн банкнаас хамтарч ирдэг энэ судалгаанууд дээр харах юм бол одоо гол одоо ядууралтай юм уу эсвэл одоо өрхийн орлогод одоо эмзэг байдаг хүчин зүйлс юу гэхээр энэ инфляцийн түвшин байдаг. Өөрөөр хэлбэл 2021-22 онуудад дараалаад бол инфляц асар өндөр байсан. За энэтэй холбоотойгоор бол одоо энэ маань өөрөө өрхийн бодит орлого бол одоо тухайн жилүүдэд өсөхгүй байх. За энэ нэргээд одоо ядуурлын түвшин буурахгүй байхуд төр бол хамгийн өндөр нөлөөтэй байсан гэдэг одоо энэ дүгнэлт хийж болохоор байдаг. Энэ өөрөө эдгээр судалгааны ажлуудаас тодорч харагддаг. Тийм учраас бол одоо бидний бас нэг хамгийн гол анхаарах ёстой юм юу гэхээр өрхийн энэ орлогыг хамгаалахад энэ үнийн өсөлтийг буюу инфляцийг одоо бага доор түвшинд одоо барих нь бол маш чухал юм а гэдэг юм судалгааны дүгнэлтүүд байдаг. Та сая хэллээ шүү дээ 23 оны 2 дугаар хагасаас эхлээд цалин бол нэмэгдэж эхэлсэн улсын хэмжээнд. За тэгээд төрийн албаа агчч бай, хувийн хвшилж бай, айл нь одоо цалингийн өсөлтийн үеэс эхэлсэн. Тэгтээ нөгөө Монгол банкнаас анхааруулдаг үн цалин одоо ээлжлэн үзэгдэл гэж байдаг шүү дээ. Тэгэхээр цалин нэмэгдсэний араас инфляц дагаад нэмэгдэг. Энэ үзүүлэлтүүд ер нь 23 оноос хойш хэр анзаарагдаж ажиглагдав. За ер нь яг хуу цалин 2023-24 онд бол дараалал бол өсөлт бол өндөр байсан. За нэрлсэн цалингийн түвшин бол 2023 оны эцэс за 24 оны эхний улирлууд бол бараг 20 орчим хувь хүрж исэн. За энийг дагаад гол одоо гарсан зүйл юу гэхээр энэ юун дээр явахаар зээлийн өсөлтөөр маш өндөр өсөлт гарсан. За зээлийн өсөлт бол одоо оргил үедээ 30 гаруй хувь даваа явж исэн. За энэ дотроо хэрэглээний зээлийн буюу иргэдийн зээлийн өсөлт бол одоо маш өндөр өсөлттэй сүүлийн 2 жил гаруй хугацаанд бол одоо явагдаж ирсэн. За энэний нөлөө бол одоо цалингийн зээл, за автомашины зээл, гэх мэт зээлүүд төр бол одоо зээл маш өндөр явагдсан нь бол харагдаж байгаа. За энэ маань өөрөө энэ одоо банкны салбар дээр
аж ахуй нэгжийн зээлээс илүүтэй иргэдийн зээлийн одоо эзлэх хөв бол харьцангуй өндөр болж ирсэнтэй бол одоо тайлбарлагдаж байгаа. За энэ бол одоо бараг 60-30 гаруй хувийн харьцаатай